За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдөр 2023 оны STEM эрхний шалгалтын математикийн А хувилбарыг задгаа тайлбарын бодолтуудад та бүхэндээ өргөжтүүлэн хүргье. За. Эхний задгаа даалгавар маань бол f от x тэнцээ x квадратаас px нэмэх нь q гэсэн функц өгсөн бөгөөд дараах тохиолдолд одоо pq тоонуудыг олоорой гэсэн. За ингээ 1 2 3 дахь тохиолдол байна. За эхний тохиолдолд зөвхөн нэгдүгээр тохиолдлыг бодож үзье. За нэгдүгээр тохиолдол нь болохоор f от x функцийн граф нь 3 хасах 1 гэсэн оройн цэгтэй парабол бол pq нь AB байна гэсэн байна. За тэгэхээр цөмөрөө парабол маань бол тэгштгэл нь x квадратаас px нэмэх нь q гэж өгсөн байгаа. Тэгэхээр оройн цэгийг ер нь бол томьёо олдог байгаа. Яаж олдог бол хасах x0 тэнцүү хасах b хуваах нь 2а буюу x-ийн өмнөх коэффициентийг эсрэг тэмдэгтэйг хуваах нь 2-ыг үржих нь ахмад шөнийн коэффициент гэдэг. Тэгэхээр x-ийн өмнөх коэффициент манайх л хасах p байгаа. X квадратын өмнөх коэффициент ахмад шөнийн 1 байгаа. Тэгэхээр 2-ын нэмэх 2 болж байна. Тэгэхээр хасах p хуваах нь 2 буюу хасах нь нэмэхэд p хуваах нь 2 болж байна. Энэ маань бол манай оройн цэгийн x0 наах нь. Тэгэхээр энэ дээр хэлбэл юу байвал манай x0 маань бол 3 гэдээ өгсөн байна. Тэгэхээр p хуваах нь 2 маань 3-таа ямар гэсэн байх нь тэнцүү байх нь. Эндээс 2 маань p хувааж байгаа юм чишээ нөгөө адилтгалын нөгөө талд болохоор үржээд p тэнцүү 6 болгоно. За тэгэхээр өгсөн нөхцөлд маань бол энэ оройн цэг маань 3 хасах 1 гэсэн тийм. Хасах 1 гэдэг маань юу вэ? Y0 маань байгаа тийм ээ. За тэгэхээр оройн цэгээ яаж олдог вэ гэх юм бол энэ функц дээрээ x0-оо орлуулж олдог. Тэгэхээр манай x0 маань бол p хуваах нь 2 буюу 3 болсон байгаа шүү дээ. 3 өгсөн байна. Тэгэхээр x-ийн хооронд цөмөрөө шууд 3 орлуулъя. Тэгэхээр y0 тэнцүү 3-ын квадратаас хасах нь p-г үржих нь 3 нэмэх нь q. Энд бол p маань 6 гэдэг өмнөх тохиолдол болсон учраас p-ийн хооронд 6-аа орлуулчих. Тэгвэл y0 маань бол хасах 1 өгсөн учраас хасах 1 тэнцүү 3-ын квадрат 9 хасах нь 6 3 18 нэмэх нь q болсон. Тэгэхээр энд q л мэддэхгүй байна тийм. Тэгэхээр 9-өөс 18-аас хасах 9 адилтгалын өмнө орохоор нэмэх 9 болоод 9-өөс 1-ийг хасахаар 8 болох нь. Ингээд q тэнцүү 8 байх нь. За эхний тохиолдолд маань ингэж байгаа. Энэ функцийн 1-ээс 4 завсар дахь хамгийн их утгыг нь c байна. C болоорой гэсэн. За тэгэхээр хамгийн бага утгыг олохдоо бол уламжлал авдаг. За тэгэхээр y-ээс уламжлал авахаар одоо манай p маань бол 6, q маань 8 г олцсон учраас функц маань бол x квадратаас 6x нэмэх нь 8-аас уламжлал авахаар 2x нь 6. Энийгээ тэгтээ зөвхөн x тэнцүү 3 гэж гарч байгаа. За тэгэхээр ингэж олохгүйсэн ч яах нь шууд оройн цэг маань манай сэжид цэг болчих болно. Ингээ 3-г олж бас болно. За тэгэхээр завсар маань бол 4-өөс 1-ийн хооронд гэж байна тийм. Тэгэхээр 4-өөс 1-ийн хооронд бол энэ 3 гэдэг сэжигтэй цэг маань бол орж байна. Тэгэхээр завсар дээр хамгийн бага утгыг олохдоо завсрын захын цэгүүд буюу 1 4 дээр болон завсарт орж байгаа цэг дээр утгуудаа бодож олдог. За утгуудаа хаана бодож авах вэ? Анхны y функц дээр тавих бол манай тохиолдолд x квадратаас 6x нэмэх нь 8 байдлыг бодох нь. За x тэнцүү 3 цэг дээр утгах нь бол угаасаа хасах 1 гэж цагаас өгсөн байгаа тийм. Нэг цэгийгээ бол x-ийн хооронд цөмөрөө 1-ийг орлуулах юм бол 1 квадрат 1 6 1-ийг үчгээр 6 нэмэх нь 8 буюу 1-ээс 6-аас хасах 5 дээр 8 гэхээр 3 болж. За 4 дээрх утга нь бол 4-ийн квадрат 16 16-аас 24-ийг хасаад 8-ыг нэмэх нь тийм ээ. Ингээд тэг гарч. Тэгэхээр одоо гарсан утгууд хасах 1 3 тэг гэсэн утгуудаас хамгийн их утга нь бол ойлгомжтой 3 байна. Тэгэхээр манай c маань бол 3 байх нэ. За одоо дараагийн тохиолдол болох 2 дугаар тохиолдлыг нэмэр бодъё. 2 дугаар тохиолдол маань 1-р тохиолдол маань огт хамаагүйгээр бодно шүү дээ тийм ээ. Тэгэхээр f от 1 нь f от 3-таагаа ямар гэж тэнцүү гэж. За тэгэхээр манай функц маань бол x квадратаас px нэмэх нь q дээр x-ийн хооронд 1-ийг орлуулна. F от 3 олох юм бол бас муу адил x квадратаас px дээр нэмэх 3 их бүгийн хооронд x-ийн хооронд 3-ыг орлох. Энэ хоёр хоорондоо ямар гэж тэнцүү гэж. За тэгэхээр 1-ээс хасах нь p нэмэх нь q, 9-ээс хасах нь 3p нэмэх нь q-тэй тэнцвэр. Энэ хоёр нэмэх q маань адилтгалын хоёр тэнцүү ижил тэмдэгтэй учраас устдахаар
юу болох юм бол 1-ээс асах нь P, 9-ээс асах нь 3P-тэй тэнцүү. 3P маань уршаа орохоор нэмэх тэмцтэй болоо 3P-гээс P-г хасгаа 2P тэнцүү 8 болчихно. Нэг маань хошоо 8. Тэндээс P тэнцүү хэд байх нь 4-гээ олцчихлоо. За ингээд D маань 4 байх нь тий. За одоо E-гээ яаж олох вэ гэсэн асуудал гарч ирлээ. За энд нэг өгсөн нөхцөл байгаа. Функцийн хамгийн бага утга нь 4 гэсэн байна. За энийг зэмөрөө яах вэ? Ашиглая. За тэгэхээр манай P-ийн оронд 4-ийг орлуулчих юм бол манай функц маань ямар хэлбэртэй болох юм бол x квадратаас хасах нь 4x нэмэх нь q хэлбэртэй болчихно. За тэгэхээр хамгийн бага утга хаана байх вэ гэвэл параболд байна шүү дээ. Параболын хамгийн бага утга нь бол оройн цэг дээр байх нь дээш харсан параболын. За тийм учраас цөмөөрөө x-ийн уламжлал авахаар x0 маань гарна тийм ээ өмнөх нөхцөл өгсөн. Тэгэхээр уламжлал авах юм бол 2x-ээс нь 4 тэнцүү тэг гэж сэжигтэй цэг болоод эндээс x тэнцүү 2 буюу энэ манай x0 маань гэсэн. x0-ыг y0-ыг яаж гэх юм бол анхны функц дээр y0-ийнхаа x-ийн хооронд 2-оо ордуулъя. Тэгэхээр y0 маань гарна. Тэгэхээр 2-ын квадратаас нь 4-ийг чинь 2 нэмэх нь q. Энэ маань 4-тэй тэнцүү. Хамгийн бага утга маань оройн цэг маань болж шүү дээ. 4-тэй тэнцүү. Тэгэхээр y0-ийн хооронд 4 орлууллаа. Тэгэхээр 4-өөс 8-ыг хасаад q-г нэмэхэд 4-тэй тэнцүү авах нь. Тэгэхээр 8-аас 4-ийг хасгаад 4-өөс 8-ыг хасах 4 маань авах нь нэмэх 8 болно. За ингээд P тэнцүү 8. Ингээд E маань 8 гэсэн хариу гарах нь тий. За дараагийн 3 дугаар тохиолдлын бодолтыг харъя. P нь тэгээс гэж байна. За энэ нөхцөлөө сайн анзаарах хэрэгтэй тий. За энэ функцийн график нь 1 5 гэдэг цэгийг дайрна гэж. За тэгэхээр 1 5 гэдэг цэгийг яах вэ? Дайрах нь тийм ээ. За тэгвэл x-ийн оронд 1-ийг орлуулахад y нь 5 гарах нь. Тэгэхээр f от 1 маань 5. Тэгэхээр анхны функц буюу x квадрат дээр хасах нь px нэмэх нь q-тэй л x-ийн оронд 1-ийг орлуулах нь шүү. Тэгэхээр 1-ийг хасах нь p нэмэх нь q 5-таа тэнцүү авах нь. Эндээс q-гээс хасах нь p 4-тэй тэнцүү буюу q-гээ олчих юм бол q маань 4-дээр нэмэх нь p гэдэг. За ингээд төр байж байгаа. За дараагийн өгсөн нөхцөл маань бол оройн цэг нь 2x шулуун дээр байна гэж. Тэгэхээр оройн цэг маань бол 2x шулуун дээр байхад ямар хэлбэртэй болох вэ гэвэл за манай функц маань бол x квадратаас хасах нь px q-гийн оронд 4-дээр нэмэх нь q-г олцсон тийм ээ. p-г олцсон тийм ээ. За энэний оройн цэг маань яаж олдог вэ гэвэл x0 дахиад нөгөө нэг x-ийн өмнөх эсрэг тэмдэгтэй хуваах нь 2x авах юм шиг. Тэгэхээр x0 маань p-г хуваах нь 2 байна. За энэ x0 яаж y0 болох вэ гэвэл анхны энэ бүгсэн функцийнхаа x-ийн оронд p-г хуваах нь 2-оор орлуулчихна x0 тий. Тэгэхээр p квадратаас хасах нь p квадратыг хуваах нь 4-өөс хасах нь p бүчин p-гээс p-г хуваах нь 2 нэмэх нь 4 нэмэх нь p буюу энд p квадратыг хуваах нь 2 гээ ижил хуваар өгөө 2-ыг хасах юм бол y0 маань p-г хасах p квадратыг хуваах нь 4-дээр нэмэх нь p 4 нэмэх нь 4 гэсэн юм y0 болно. За тэгэхээр энд бол парабол талаабаасаа оройн цэг маань бол x0 маань p-г хуваах нь 2, y0 маань p квадратыг хуваах нь 4 хасах тэмдэгтэй нэмэх нь 4-дээр нэмэх нь p болох нь. Энд маань 2 тэнцүү 2x шулуун дээр оршино гэж. Тэгэхээр y0 маань энэ шулуун дээр оршиж энэ шулууныг хангана гэсэн үг. x0-ыг орлуулахад y0 гарна гэсэн. Тэгэхээр x0 маань бол 2 p-г хуваах нь 2 өгчгөө 2-ууд нь хураагдахаар y0 маань p. Тэгэхээр энд гарсан y0 маань энд гарсан y0-тэй ямар гэсэн үг байх нь тэнцүү байх нь. За ингээд тэнцүүлээ бичиж байна аяа тий. За тэгвэл хоёр талд байгаа p нь устчихаар тэг тэнцүү p квадратыг хуваах нь 4 хасах тэмдэгтэй нэмэх нь 4 болно. Тэгэхээр хасах тэмдэгтэй p квадратыг хуваах нь 4 уршаа оруулахаар нэмэх болоод хойшоо 4 маань хувааж байгаа юм чинь үржигдэхээр p квадрат маань 4 16-тай тэнцүү. Эндээс p маань нэмэх хасах 4-тэй тэнцүү боловч p нь тэгээс их гэсэн учраас цөмөөрөө яах нь юуг авч байна. P тэнцүү нэмэх 4-ийг авч байна. Тэгэхээр ингээд p маань q маань p маань 4 буюу f маань 4 болох нь. За анхны хамгийн анх олсон p дээр нэмэх нь p тэнд q тэнцүү p дээр нэмэх нь 4 гэдгээсээ p-ийн нор 4-ийг орлуулах юм бол q маань 8 гарлаа. Ингээд g маань 8 гарах нь тийм ээ. За ингээд хоёрын нэгдүгээр бодлого маань иймэрхүү бодолттой байна. За дараагийн 2-ын 2 дугаар бодолтой цөмөөрөө яах нь харъя. За сайн харъя. А, B, C, D гэсэн параллелограмм байна тийм ээ. За ингээд К маань бол энэ D, C талын дундад цэг байх нь. Харин
маань дигнал. Энэ К-г Б-тэй холбоход дигналтай ээлцэгээр ясан огтлцсон байна гэж. За тэгвэл цөмөөрөө бидний бодлогын нөхцөл маань бол КЛЦ гэж байна. КЛЦ гэнж дээр үсэн жижиг гурвалжин маань BAL гэсэн энэ доотлын гурвалжин та яах нь төсөөтэй гэж анхны бодлогот маань өгсөн байгаа тий. Тэгэхээр цөмөөрөө үзэл та К гэдэг цэг маань энэ Д цэгийн дундад цэг юм чинь ДК маань X гэвэл КЦ маань мөн X болчихно. Тийм ээ. Тэгвэл нөгөө параллел графын чинь DC маань AB-тэйгээ тэнцүү шүү дээ. Тэгэхээр AB маань 2X урттай болчихно. За эндээс бол KC маань X гэж төсөөлчих. AB маань бол 2X гэж төсөөлчих юм бол төсөөгийн харьцаагаар бол 1X-ийг 2X тарьцуулахаар 2-1 буюу AB коэффициент болох юм маань 2-1 гэсэн тоо бол тархна. За ингээд төсөөгийн коэффициент маань 2-1 байх нэ. За хоёрдугаар тохиолдолд нь хэрвээ AKL нь AKL гэсэн энэ хараар бодсон гурвалжин байна шүү дээ. Энэ гурвалжин маань талбай нь 6 гэж. За мөн энд AKL-ийн маань К оройгоос нь цөмөр өндөр болгож чинь. К оройгоос өндөр өч. Тэгвэл энэ гурвалжны маань өндөр маань бол гаднаа бууж байна. Энэ К-аас буусан энэ шаргал өндөр маань AKL гэсэн энэ хар гурвалжны өндөрч болно. Мөн KCL гэсэн энэ цагаан гурвалжны ч өндөр яах нь бол хоёулынх нь өндөр болно. За тэгэхээр энэ хоёр гурвалжин юугаар ялгаатай гэвэл өндөр нь адилхан юм чинь суурьудаараа дөрөв. Нэгнийх нь суурь нь AL, нөгөөхийнх нь суурь нь CL байгаа. За тэгвэл AL суурь маань бол 2 эрг урттай гэж үзэх юм бол нөгөө төсөөгийн коэффициенттэй 2-1 болцсон юм чинь KLC суурь маань эрг болчихно. Тэгэхээр гурвалжин талбайг яаж олдог гэх юм бол өндрийг суурьжууд хоёрт хуваадаг ш. Тэгэхээр өндрүүд нь адилхан харин суурьуд нь нэг нь нөгөөгөөс 2 дахин их байна. Тэгэхээр KLC гэдэг жижиг цагаан гурвалжны маань талбай маань нөгөө нэг AKL гурвалжны талбаас 2 дахин бага байна. Яагаад гэвэл өндөр нь ижлэх нь суурь нь харин 2 эрг байж байгаад эрг болчихж байгаа юм. Яг нь 2 дахин бага. Тэгэхээр 6-г 2-т хуваагаад 3 буюу KLC гурвалжны маань талбай 3. Тэгэхээр манай олгож байгаа C маань 3-таа тэнцүү байх нь тийм ээ. За дахиад бас нэг харъя. Энд KAL гурвалжин 6, KLC маань 3 болчих. Тэгэхээр бүтэн AKC гурвалжны маань талбай маань 6 дээр нэмэх нь 3 буюу 9 болчихж байна. Тэгэхээр хараа AKC гэсэн гурвалжны талбай нь 9. За тэгвэл энд бид нар дараагийн олох ёстой гурвалжны талбай маань бол ADC байгаа шүү дээ. ADC. За тэгвэл ADC маань өндрийг нь А оройгоос буулгачих. Юуны DC-гийн үргэлжил дээр ингээд бууж юм тийм ээ. Өндөр маань гадна талд нь бууж шүү дээ. Тэгэхээр энэ өндөр буусан өндөр маань AKC гэж бидний 9 гэж талбай болсон гурвалжны өндөрч болно. Мөн ADC гэсэн бидний олох гээд байгаа гурвалжны ч бас өндөр болчих гэсэн. Харин юугаараа ялгаатай вэ гэвэл энэ хоёр гурвалжны нэгнийхээ суурь нь X, нөгөөднийхээ суурь нь 2X урттай. Тэгэхээр манай ADC гурвалжин маань бидний олсон AKC-гийн талбайгаас 2 дахин их болтойч. Суурь нь 2 дахин их учраас өндөр нь адилхан шүү дээ. Тэгэхээр 9-ийг 2-оор 18 буюу DE маань 18 тэнцүү. За ингээ харангууд бидний ABCD гэсэн гурвалжин параллел грамын маань яг дигналаараа таллан хуваагдж байгаа талбай маань. Тэгтэл таллан хуваагдсан нэг тал нь 18 гэ олцсон юм чинь нийт параллел грамын талбай маань бол 18-ыгаа 2-оор үржүүлээд олчих юм. Тэгэхээр 36 буюу FG маань 36 байх нэ. За ингээ 3 дугаар тохиолдол нь бол LB гэдэг 4 гэж үзье гэсэн тийм. LB гэдэг 4. Тэгвэл нөгөө төсөөгийн коэффициент ёсоор бол KL маань бол 4-ийг 2-т хуваагаад 2 урттай болох юм тий. 2 урттай KL маань 2. За мөн бодлогын нөхцөл ёсоор KAL өнцөг маань 30 градус гэж өгсөн байна. За энд ингээ 30 градус гэж өгсөн байна тий. Тэгвэл AKL-гүй энэ харлуулсан гурвалжны маань багтаасан тойргийн радиусыг яагараа гэж олоорой гэж. За тэгэхээр
бид нар ол нөгөө нэг өмнөх бодлого төр үзсэн байгаа те синусийн теорем үзсэн байна. Синусийн теорем нь энэ хар гурвалжин дээр бол би яаж бэлхүүл энэ хоёрыг хуваах нь эсрэг өнцгийн синус нь багтаасан тойргийн радиусыг 2 дахин авсантай үжигтэй. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг 2-ыг синус 30 хуваасан 2 эртээ ямар тэнцүү байх нэ. За эндээ синус 30 маань бол 2-ны 1 гэдгийг цөмөр мэдж байгаа тий. Тэгэхээр 2-ыг 2-ын тухайгаар нэг байраа сольж үрчээд 2-ээр маань 4-төө яах нь тэнцүү байх нь. Эндээс r маань яах нь 2-тоо тэнцүүгүй h маань g гарах нэ. За ингээд 2-ын 2 бодлогыг танилцуулаа. Дараагийн удаад би та бүхэнд 2-ын 3, 4-р бодлогыг яах нь танилцуулнаа.